Сайн байцгаана уу, намайг Экваторын үлзий гişиг гэдэг. Би Дорнод аймгийн Баянган сумын хүүхдийн цэцэрлэг төрлийн багшаар ажилладаг. 2018 онд Дорнод их сургуулийн сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлээр төгссөн. Ажлын гараараа өөрийн төрлөختсөн Баянган сум улсаа гэсэндээ ажилладаг. Би боловсролын байгууллагт нийтдээ 8 дахь жилдээ ажиллаж байна. Хүүхэд гэдэг бол гэгээлэг цагаахан ертөнц байдаг. Хүүхэд байгаа газар үргэлж инээдхөр баяр баясгалан бэлхэж байдаг. Тиймээс би нариухан гэгээхэн ертөнцийн нэг хэсэг бол цэцэрлэгийн багшийн мэргэжил сонгосондоо баяртай байна. Экваторын үлзий гişиг багш нь 2025-аас 2026 оны хичээлийн жилд дунд Б бүлгийн багшаар ажиллаж байна. Бүлгийн менежмент зохион байгуулалтын хүрээнд хүүхэд төвтэй сургалтын орчин бүрдүүлэх, бүлгийн менежментийг үр дүнтэй зохион байгуулах чиглэлээр идэх санаачлагтай ажиллаж, сургалтын шинжилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэн, сургалтын үйл ажиллагаанд тоглоом болон зохиол суурилсан арга зүйг туршин хэрэгжүүлж, хүүхдийн сонирхол, идэх оролцоонд тулгуурласан орчин бүрдүүлж ажиллаж байна. Зохиол суурилсан сургалтын арга зүй, AR технологи, STEAM сургалтын арга зүйг хослуулан хэрэглэж, хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, танин мэдхүйн чадвар, асуудал шийдвэрлэх ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн шинэлэг үйл ажиллагааг зохион байгуулж байна. Мөн ардын ам наадам, зүйр цэцэн үг, ертөнцийн 3 зэрэг үндэсний өв соёл тулгуурласан агуулгыг сургалтанд нэвтрүүлснээр хүүхдийн хэлээр ой тогтоолт, үндэсний үйл зүйлсийг танин мэдэх чадварыг дэмжин ялгаатай хэрэгцээтэй хүүхдэд тохируулахын ажилдаг. Эцэг эхийн хамтын оролцоог дэмжин хамтран ажиллах хүрээнд 1 сард 1 үйл ажиллагаан хайр түгээх будан зэргийг санаачлан хэрэгжүүлж, сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом бүтээх, хамтран үйл ажиллагаа зохион байгуулах замаар гэр бүл цэцэрлэгийн хамтын ажиллагааг бэхжүүлэн хүүхдийн хөгжил, үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байна.